сурулж ярина. Ерөнхий баттай их сурулж ярина. Яг одоо ер нь жоохон хэцүү болчихлоо шүү дээ тий. Одоо жоохон одоо нөгөө нүдээр харж ихээр сонсог бол үнэн биш гэдэг байсан бол одоо нүдээр харсан чинь хүртэл хурамч байх боломжтой болчихлоо шүү. Тийм болохоор ер нь сошиалын юмнуудад ер нь бараг л итгэдэггүй дээ. Ер нь цаанаа юу болж байгааг бид нар мэдэхгүй. Наана зүгээр ингээд одоо бичлэг хийгээд жүжиглээ тавьсан байгаа ямиг бид нар үнэн гэж итгэж болохгүй болчиход байгаа байхгүй юу? Тийм болохоор ер нь бол тэнд нөх амир яг үнийг хэлэхэд энэ үнэндээ энэ хуурамчтай гэж юусоо бодод өгөө. Яг ТV мэдээлэлээр ихэр гарсан тэр хүмүүс судлаа. Тэгэл уншиж байгаа л за тэгэл энэ хурамчаандаа гэх тэгэл анжтай шүү дээ. Олон нийтийн анхаарлыг татсан чухал үйл явдлуудын үеэр хуурамч мэдээлэл улам илүү хүчтэй эрчимждэг. Яагаад гэвэл нөгөө нийгмийн сэтгэл зүй бас өөрөө нэлээд докторгүй байдаг учраас за жишээ нь сүүлд нөгөө 3 настай охинтой холбоотой тий харамсалтай осол байна. За ер нь бас ингээ улс төрийн том үйл явдлууд байна, чагсаалууд байна. Энэ үеэр нөгөө хүмүүсийн мэдрэмж нэлээд оройцог дээр юм халуунаараа байдаг учраас юм альва юм хуурамч мэдээллийн зүгээр юм өвөөшөнд орох хүртэх магадлал нь илүү өндөр болчдөг. Ер нь бол нөгөө Google Movies-үүд YouTube дээрээс одоо ерөөхдөө яг адилхан мэдээлэлүүд хайгаад тэгээ нөгөө харсан мэдээлэлтэй ингээд харьцуулж үзээд тэгээ бас хэр үнэн байна худлаа байна гэдгийг шалгаад харж болж байгаа. Тэгээд бас нөгөө комментууд дээр бас их уншиж харна. Тэгээ бас нөгөө зарим комментууд дээр ч хүмүүс одоо үнэн биччихдэг шүү дээ. Тэр миний бас харч мараад ер нь бол ингээд шалгаа харчдаг. Ингэдэг одоо яг сая ярьсан чинь нэг юм санаад бол нөгөө 3 настай хүүхд хэрэг байгаа шүү дээ тий. Тэр бол яалтчгүй амар цочирдон мэдээ байсан. Тэрийг фэйсбүүкээс харангуудлаа миний хамгийн түрүүнд хэлсэн юм гэхээр би мэдээ үзсэн. Угаасаа мэдээнээс л ямар нэгэн байдлаар ямар тач фэйсбүүк бол угаасаа сошиал хэрэглээ, инстаграм ч юм уу сошиал хэрэглээ бол ямар нэгэн байдлаар текстүүлсэн байх боломжтой. Тэгэнгүүт одоо ядаж тий одоо бүхэл бүтэн тэнд баг ажиллаж байгаа мэдээ, хуурамч мэдээ ямар тач сошиалыг одоо баталгаатай гэж үздэг байхгүй би. За эргэжил сонгуультай, тэрний дараагийн жил дахиад сонгуультай. Сонгуулийн жилүүдэд бид нар ямар гэдгийг бүгдээрээ мэднэ. Маш их мэдээлэл гардаг. За нэр дэвшиж байгаа хүмүүстэй холбоотой бас хуурамч мэдээллүүд эрчимжих тийм магадлал маш өндөр болдог. За янз янзын сайтууд, за тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагыг дуурайсан зүгээр юм. Ямар ч хамаагүй цэг юм гэсэн пэйж үзсэн нэг юм болдог. Тэгэхээр яг нөгөө уламжлах тийм баталгаад одоо хэвлэл мэдээлэл өөрсдийнхөө хэвлэлний идсэн агуулга дээр буцаагаад одоо хариуцлага хүлээх тэрэн дээрээ залруулга хийж чадах хэмжээний одоо яг тэр нөгөө редакцийн процесстэй зарчимтай хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлэл авах нь зөв. Баярлалаа.